86 цэгээр борлуулж байгаа. Би энэ цэгүүдээр өнөөдөр очиж Дэнжин мянга дараа танилцлаа. Энэ цэгүүдээр нөөцийн мах нэг ч ирээгүй. Тэр нөөцийн мах хайцсан. 600 цэг дээр одоо очиж шалгах хэрэгтэй. Энэ байхгүй. Нөөцийн мах очив. За дахиад нэгтлэх хэрэгтэй. Одоо жишээ нь иргэн бэ. 15 тонн 211 сая төгрөгөөр нэг иргэн худалдаж авсан. Энэ татварын ерхий газар мэдээж шүү. 211 сая. Ингээ энэ 9 компани байна. 9 компани энэ гэрээг хийсэн. Эдгээр үнийг барих ёстой шүү дээ. Нөөцийн махыг яах гэж хүүгийн татаасын 6 тэрбум төгрөг авч хийсэн. Тэгээ одоо байхгүй. Одоо энэ 9 компани гар. Мэдээлэл өгж байгаа мэдээлэлээр болохоор ингээд нөөцсөн гэж яриад байгаа. Компаниудын эцсийн биш open data дээр ил асуудал. Өнөөдөр энэ компаниудыг хар. Хику компани, Махимпикс компани. Энэ 9 компани 2 компани нэг эзэнтэй. Тэр хардаар алдартай хүнж. Тэр Алтмаагийн Баттулга гэдэг хүний эзэмшдэг компани, Алтмаагийн Цэнд хоёрын эзэмшдэг компани. Энэ бол зохиомлоор өнөө хомсдол үүсгэсэн. Зохиомлоор хомсдол үүсгэсэн. Одоо бүр ингээд ард түмнийхээ амьдрал ахуй амин зуулга аягтай хоолоор тоглож идэг. Нөөцийн махыг хүртэл хулгай хийдэг болсон юм шүү дээ. Тэр туулын замын асуудал яасан бэ? Туулын зам шалгаж байна. Туулын замаа одоо нэг эцэлтэй. Энийний чи ард тэр ямар ашиг сонирхол үйлчлээд байгаа. Яагаад тэнд байсан хотын орлогч гэдэг нөхөр өнөөдөр авгаа үеэлэрээ дамжуулаад мөнгө төгрөг хусчдгийг. Энэ чи ард түмэн бүгд мэддэг шүү. Бид нар л нэг нүдэн балаа чихэн дүүлийн юм шиг байна. Тэгээ энэ засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн дагуу дээд чадны албаа хаагчийнхаа даалгаврыг хангалтгүй биелүүлж ард түмний нуруунд дээр үнийн өсөлтийг авчирч нийгмийг ингэ талцал хуваагдалд хүргэсэн. Энэ тодорхой үндэслэлүүд бий болсон. Тийм учраас би өнөөдөр нийслэлийн засаг дарга өгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатрыг ажлаас нь чөлөөлж байна. Дээрээс нь тусгай ажлын хэсэг байна. Наад төслүүдийн, тендерийн, нийслэлээр болсон бүх үйл явдлыг нэг бүрчлэн шалгах. Энэ бол жишээ. Энд аягтай хоол руу орсон нөхдүүд бүгдийг хусч байгаа шүү дээ. Одоо ингээд наад асуудлаа очиж шалгаад нэг мөр мухрал. Тэр тусгай ажлын хэсэг байвал. Тагнуулын байгууллага, авилгатай тэмцэх газар, цагдаагийн ерхий газар нийлээд тусгай ажлын хэсэг байгуулад нийслэлийн үйл ажиллагааг нэг бүрчлэн шалгах. Би улсын ерхий прокурор төсөлтэй. Одоо сүүлдээ зохиомл үний хонцлол үүсгдэг болж байна. Одоо шалга тэгээд тусгай ажлын хэсгээ байгуул. Тэгээд бүгдээрээ нийлээд ажил. Засгийн газар холбогд мэдээлэлээр хангана, шийдвэрүүдийг гаргана. Эх 7 хоногоос би энэ махны үнэн дээр шийдвэрүүдийг гаргаж тодорхой арга хэмжээ авч махны үнийг бууруул. Хулгай хийгээд байна. Одоо хууль ажиллаа хий.